Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын байранд Үзбекистан 2030 стратегийг танилцууллаа. Энэ үйл ажиллагааг далаад гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвөөс зохион байгууллаа. Шинэ Үзбекистан 2030 стратегийг танилцуулахад дотоод гадаадын судлаач эрдэмтэд оролцлоо. Монгол улсын ерөнхийлөгч өнгөрсөн онд Үзбекистан улсад төрийн ажил хийсэн. Энэ ажлын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан мэдээлэл гаргасан. Нийт 10 орчим баримтчигт гарын үсэг зурсан байдаг. Үзбекистан улс бол түүхийн баялаг ихтэй орн. Төв Аз дотор хамгийн их хүн амтай далаад гарцгүй улс. Хөвөн экспортлдог хэмжээгээр дэлхийд 2 дугаарт бичигддэг. Мөн алт газрын тос байгалийн уран зэргийг олборлдог. Үндсэндээ зүүн Аз, зүүн хойд Азийн чиглэлд бол манай гадаад бол маш идэвхтэй явж исэн. Тэгэхээр Төв Азийн бүс нутаг бол манай гадаад бодлогын хувьд бол ер нь бол ихээхэн одоо хоцрогдож явж исэн гэж хэлж болно. Ингээд сүүлийн одоо 4 жилд бол манай гадаад бодлогын тэнцвэртэй бодлогын хүрээнд Төв Аз руу манай гадаад бол маш идэвхсэн. За бид бол одоо нодлон Монгол улсын ерөнхийлөгч бол Үзбекистан улсад бол төрийн айлчлал хийсэн. За энэ айлчлалын үеэр бол Үзбекистанд бол Монгол улсын элчин сайдын ямыг байгуулсан байж байгаа. За Үзбекистан ингэснээр бол Монгол улс бол Төв Азийн бүс нутагт бол үндсэндээ одоо 3 улсад элчин сайдын ямтай болсон. Казахстан, Киргиз, Үзбекистан. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл бүс нутагт бол манай үйл ажиллагаа маш идэвхжиж байна. За хоёрдугаарт бол Үзбекистан бол Төв Азийн 5 стан улсуудын дотор хамгийн олон хүн амтай. За ялангуяа Үзбекистан бол хөдөө аж ахуйн салбар, жимс жимсгэн, хүнсний ногоо, за тэгээ хөвөнгийн тариалал. За энэгээр бол үндсэндээ одоо хуучин зөвлөлт толгойд улсын бүрэлд хүндэйлсэн улс орнуудаас бол одоо энэ хөдөө аж ахуйн чиглэлээр бол маш их одоо хүч чадалтай гэж ингэж хэлж болно. Шинэ Үзбекистан 2030 стратегийн тэргүүлэх чиглэлүүдэд нэгдүгээрт хүн бүрийн чадварыг бүрдүүлэх, хоёрдугаарт эдийн засгийн доктортой өсөлтөөр дамжуулан хүн амын сайн сайхан байдлыг хангах, гуравдугаарт усны нөөцийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, дөрөвдүгээрт хууль дээдлэх ёсыг хангах, төрийн удирдлагыг ард түмэнд үйлчлэхэд чиглэсэн зохион байгуулалт хийх. 5 дугаарт аюулгүй инхийг эрхэмлэгч төр зарчимд суурилсан бодлогыг тууштай хэрэгжүүлэх гэсэн чиглэлийг баримталж байгаамаа. Үзбекистан 2030 стратегийг бол одоо танилцуулах ийм арга хэмжээ. За энэ бол өөрөөр хэлбэл одоо Үзбекистаны ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд одоо явагдаж байгаа арга хэмжээнүүдийн нэг гэж ингэж одоо ойлгож болно. За тэгэхээр энэ хөгжлийн стратеги гэдэг маань бол одоо манай Төв Азийн бүс нутгийг судлаачаад бизнес эрхлэгч за энэ аж ахуйн байгууллагууд бол өнөөдөр бол Үзбекистан ямар идэвхтэй хөгжиж байгаа, хөгжлийн стратеги ойрын төлөв байж ямар шүү одоо чиглэлд хөгжиж байгаа гэдгийг бол бид нар бол одоо эрдэм шинжилгээний бизнесийн төвшөнд бол энийг одоо танилцуулах юм одоо боломжийг бол олгож ийнэ гэж ингэж хэлж болж байна. 1990-ад онд үүсгэн байгуулагдсан далаад гарцсан хөгжиж байгаа орнуудын бүлэг гэдэг энэ утга санааг бас улам одоо өргөжүүлэн хөгжүүлж ингээд дэд бүс тэ энэ Төв Аз гэдэг энэ дэд бүстэй бас хамтарсан юм хамтын дуу хоолойгоор бусад хөрш орнуудтайгаа энэ олон улсын нийгэмлэгтэй ер нь ярилцахад илүү бас хүчтэй байд юм байна гэдэг бас нэг тод жишээ байна. Тэгээд сүүлийн энэ саруудад болсон энэ одоо Улаанбаатарын яриа хэлцээ эдгээр гэх энд бас Төв Азийн орнуудын маань төлөөлөгчид ирлээ. Энэ бас юуг илэрхийлж байна гэхээр энэ Төв Аз дээр нэмэх нь бас Монгол гэдэг энэ бас боломж цаана байгаа шүү. Энэ дээр бас энэ зүүн хойд Аз, Төв Аз ингээд дэд бүс нутагт ялангуяа далаад гарцгүй гэдэг бас нийтлэг энэ хүндрэл бэрхшээл онцгой хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаад бас бид нэр бусад энэ хөрш орнуудтайгаа ярилцахад бас илүү нааштай дэмжлэг тусалцаа авах боломжтой. Үзбекистан улс гадаад бодлогын хувьд үндэсний ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй харилцан ашигтай бүтээлч гадаад бодлогыг баримталдаг. Тэргүүлэх зорилт нь шинэ Үзбекистан 2030 стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн Үзбекистан улс Монгол улсыг хөрөнгө оруулагч гэж харж байгаагаас гадна энэ чиглэлд хууль эрх зүйн орчноо сайжруулсан байгаамаа. Мөн Үзбекистан улсын газар нутгийн 10%-ийг усжуулалтын газар тариалангийн талбай эзэлдэг. Одоо үндсэн хуульд усны нөөц газрын хэвлийг хамгаалах шаардлагыг чангадахаар зорж байгаамаа.